Нэрт соён гэгэрүүлэгч Бямбийн эренчин буян шүлгээс уншиж танилцуулъя. Хан дөлгсөн суранггүй байвч буян халцарч элэгдсэн авдар хойморт байхдаа буян халуун хөшөөт мал цөөхөн байсан ч буян хатуу үнэн үг чихэнд тусах буян таван хантай гэрмэн хуучин байсан ч буян тал дүүрэн аргал гал дүрдэхэд буян тансаг биш таваар амьдрах буян танихгүй хүн байсан ч мэндэлж явахд буян эскигээр хийсэн үнэг нялхсыг домнох буян ээжийн чансан цай тагш дүүрхэн буян эдгүй байвч сэтгэлийн цагаан буян эмтэрч зовсон ч шантрахгүй байх буян Монгол нутагт хүн болж төрхмөн буян мөнх тэнгэртээ өргөл цацраахан буян морин хур хооморт дээдлэх нь буян Монгол дээлээ өмсөж хангарч явах нь буян ноос самнаж эски уллах нь буян урлах нь буян ном уншиж ухаан тэлэх нь буян настнаас үг сонсох нь буян натад амьд явах нь буян адуу янцгааж хиймэр сэргээх нь буян ааруул идэгээ голохгүй идэх нь буян аав ээжтэйгээ бүтэн байх нь буян арьс сураа илдэж идэх нь буян амны бэлэгтэй Монгол хүн буян алдар нэрээ хугалахгүй байх нь буян хөрст хүн байх нь буян хөх тэнгэрийн ивэлд Монгол ахуй минь буян Мистер Т байлаа. Баярлалаа та бүхэнд.